Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Амен. Манайхан гоё ирч хүчтэй байна. Та бүгдийг сонсох. Сайхан байна. Тэгээ сая зөв нэг утас гээд ярьж хахад нэг зүйл санаанд орчлаа. Нэг юм яриа байгаа чинь тэрний юу байсан бэ гэхээр нөгөө хүмүүс ингээ хотын төвд явж байгаад утас мөцнийх нь ингээ цэнэд уусгаар энд нэг шинэ барилга нэгч. Энд нэг шинэ юм гараад ирчихгээд. Тэгэхээр нөгөө нэг утастайгаа байх үед хэд утастай хамааралтай байгаа юм анзаардгүй харин утаснасаа түр ингээд цэнийг мэлгэнд тусах үед энд нэг шинээр хоолны газар нэгч. Энд нэг шинэ барилга баригч. Эний өндөр барилга байна гэдэг ч юм уу тий. Тэггээд байдаг. Гэхдээ бас сонирхолтой байдлаар бас уриалж байгаад баярлаа. Тэгээд үнэхээр бид нэр бурхнаас хамааралтай байя тий. Яг бурхантай л ингэж харилцахгүй бол бурхантай л ингэж уулзахгүй бол юм дутуу юм шиг тий. Утас биш. Харин бурхнаар дутагддаг байхын төлөө тийм хүсэл тэмүүлэлтэй байя. Тэгээд өнөөдөр бид нар хамтдаа 20 дугаар Тесалоник номноос суралцсан. Тэгээд бид нар 1-2 дугаар Тесалоник номоос суралцж байгаа. 1-р Тесалоник номоо бид нар дууссан. 20 дугаар Тесалоник номын би нэг орчлыг нэг товчхон тайлбарлаад өгье. Энэ ном маань бас яг ижилхэн нэг чуулганд хаяглагдаж бичигдсэн нэг өмнөх цагталтайгаа ер нь ойролцоо агуулгын хувьд техниктэйгээ нэлээд төстэй. Зарим үг хэллэгэн хүртэл адилхан байдаг. Гэхдээ нэг ялгаатай зүйл нь нөгөө 1-р Тесалоник номон дээр Есүс Христ хизээ иргэн ирэх вэ гэдэг асуулт байсан. Тэгээд тэдний дунд ямар ойлголт байсан бэ гэхээр нөгөө удалгүй ирэх юм байна гэдэг тийм ойлголттой байсан бол 2 дахь захидал дээр арай өөрөөр энийг нэг жоохон залруулах байдлаар тий өөр байдлаар хариулаад юу гэж хариулж байгаа вэ гэхээр Есүс Христ иргэн ирнэ. Гэхдээ ирэхээс өмнө яг иймэрхүү шинж тэмдэг, иймэрхүү зүйлсүүд болно тий анти Христ гарч ирнэ. Есүс Христ ирээд тэрийг ялаад тэгээд өөрийнхөө хүмүүсийг дээш аваад явах болно гэсэн тийм Есүс Христийн иргэн ирэлтийн талаар өгүүлж байгаа. Тэгээд яг хуу 1-р Тесалоник номон дээр жоохон хүмүүсийн буруу ойлгоцсон байх магадaltaй тэр нөгөө нэг Тесалоник хотын хүмүүсийн ойлголт юу байсан бэ гэхээр Есүс Христ удахгүй иргэн ирчээд байна. Зарим нь иргэн ирнэ удахгүй ирцэн байна гэдэг тийм ойлголтод дундаасан. Зарим хүмүүс нь яаж хийсэн бэ гэхээр ажил төрлөө орхиод тэ ингээд нөгөө хүмүүс хамтдаа нийл нөхөрлөх юм дээр ингээд ажил төрлөө орхиод ингээд салгардуулах тийм зүйлсүүд нэлээд гарч ирсэн. Харин гэхдээ энэхүү ташаа ойлголтыг нцааж 2 дахь Тесалоник номон дээр арай илүү энэ зүйлийг тайлбарлаж өгж байгаа юм ном байгаа. Тэгээд яг үнэхээр Есүс Христ иргэн ирэхээс өмнө ийм зүйл болно, ийм шинж тэмдгүүд байна. Тэгээд яг ийм зүйл нь болно гэсэн яг утгатай яг 2 дахь Тесалоник ном бичигдсэн байгаа. Тэгээд хамтдаа хэдүүлээ. 2 дахь Тесалоник номын 1-р бүлэг ердөө 12 хон ишлэлтэй байгаа. Тэгээд энийг хамтдаа уншихаас өмнө зүрх сэтгэлээ бэлдээ залбирая. Өнөөдөр бурхан өөрийнхөө үгнээс ойлголт ухаарлыг өгөх болтугай гэд хамтдаа залбирая. За бидний хайртай эцэг минь бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Өнөөдрийнхөө энэ үгийн цагийг тань даатхан залбирч байна. Та өөрийн ариун сүнсээрээ бидний зүрх сэтгэлд хандан ярьж өгөөч. Бид нарт ойлголт ухаарлыг өмнө хизээж харж байгаагүй цоо шинэ ойлголтыг, мэрэгэн ухааны үгийг, мэдлэгийн үгийг эзэн та бидний дотор байлгаж өгөөч. Бидний зүрх сэтгэлд өөрчлөлт, шинжлэлтийг, чөлөөлөлтийг та авчирч өгөөч. Та өөрийнхөө үгээр бидний зүрх сэтгэлийг та ятхан ярьж өгөөч гэдэг энэ цагаа тань даатгаа таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За хамтдаа 2 дахь Тесалоник номын 1-ээс уншия. 1-р бүлгийн 1-ээс. За Паул, Силиан, Тимот нараас бидний бурхан эцэг ба эзэн Есүс Христийн харьяат Тесалоникчуудын чуулганд хандан бичиж байна. Бидний бурхан эцэг ба эзэн Христ Есүсийн хайр нэгүсэл амар амгалан та нарт байх болтугай. Ахан дүүс минь бид та нарын төлөө бурханд үргэлж талархах учиртай, талархах ёстой. Яагаад гэвэл та нар итгэлээр ихэд өсөж танахны хүн бүрийн нэгнээ гэсэн хайр улам бэлгчээ. Тиймээс бид бурхны чуулгануудын өмнө та нараар бахархаж, та нар янз бүрийн хавчлага зовлон бэрхшээлийг амсаж байгаа хэдий ч төвчээр итгэлтэй байгаа талаар чинь ярьсаар байдаг. Энэ бүхэн бурхны зөвшөлт төдийгүй та нар бурхны хаанчлал зохистой гэдгийг нотолж байна. Үүний л төлөө та нар үнэхээр зовлон амсаж явна. Бурхан шударгад бол та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, зовсон та нарт болон бидэнд
эзэн Есүс хүчирхэг Тэнгэр элч нарынхаа хамт Тэнгэрээс илчлэгдэх үедээ амралтыг өгөх ба Бурхныг мэддэггүй бидний эзэн Есүсийн сайн мэдээг дагдаггүй хүмүүсийг дүрлцэн галаар шийдэгнэ. Тэд эзний оршихуй ба цогж автанд сүр хүчээс алс тусдаа үрд сүрэх ял хүртнэ. Тэрхүү өдөр эрэхтэй тэрбээр ариун ард түмнээс алдар хүндлэлийг хүлээж итгэсэн бүхний донд гайхагдан шагшигдэх болно. Та нар бидний гэрчлэлд итгэсэн билээ. Тиймээс бидний Бурхан та нарыг дуудлагада зохистой хэмээн тооцоо зогсохгүй. Та нарын хийхийг зорьсон аливаа сайн хүсэл, итгэлийн үйл хэргийг өөрийнхөө хүчээр биелүүлэх болтугай хэмээн би та нарын төлөө үргэлж залбирдаг. Тэгвэл бид бүгдийн эзэн Есүсийн нэр та нарын дунд алдаршиж, та нар бидний Бурхан ба эзэн Христ Есүсийн хайр нэгүслэр түнтэй нэгдснээр алдаршнаа. За ийм 12 ишлэлээ. Тэгээд би энэ текстийг дахин уншихдаа за ер нь тэг яг номлолыг за дүгнээд гарчиг үгийг гэвэл юу гэж бас агуулгын хувьд бодож өгч болох вэ гэж бодоод тэгээ ерөнхийдөө Бурханы хаанчлалд за зохистой гэж тооцогдох нь гэж би дотроо бодоод тэгээд яг энэ талаар яг ингээд унших болгонд яг ийм яригдж байгаа зүйл нь энтэй илүү ойрхон болж ирээд байсан. Тэгээд би энэ талаар тайлбарлаж өгнө. Тэгээд ингээд Библийн ишлэлийг харах юм бол за нэгээс 2 дугаар ишлэл бол мэдчилгээ байна те. Ах トゥ нараа тэгээд бид та нарын төлөө Бурханд өргөл талархдаг гэж хэлсэн баг. Тэгээ мэдчилгээ байгаа те. Хин ямар хүмүүс хандаж бичсэн бэ гэдэг нь хэлсэн байгаа. Паул Силван Тимот нараас гэж. Тэгээд Теслоникийн чуулгануудын хүмүүст хандан бичсэн. Тэгээ мэдчилгээ байгаа. Тэгээ мэдчилгээтэй та нарын Христ Есүсийн хайр нэгүсэл амар амгалан та нартай байх болтугай. Тэгээ нэг бид нар бас заримдаа яг хуучин амар байна уу гэж нөгөө нэг зүгээр сайн байна уу гэдгийн оронтой амар байна уу гэж дээхэн үед бол мэдлдэг байсан те. Тэр нь бас яг энэ нөгөө амар амгалан та нарт байх болтугай гэдэг юм мэдчилгээтэй нэг гоё ижилхэн хэлгээд байгаа юм шиг надад сонсогдоод байсан те. Амар амгалан та нарын донд байх болтугай эзэн Есүсийн хайр амар амгалан та нарын донд байх болтугай гэж. Тэгэхээр та хажуудаа байгаа үнтэйг нэг мэдчилээч. Христийн амар амгалан чамтай хамт байх болтугай. За тэгээд дараагийн хэсгийг харах юм бол 3-4 дугаар ишлэлдэр энэ захидлыг бичсэн хүмүүс юуны төлөө Бурхан талархаад байгаа вэ гэхээр ингэж байгаа. За би 3 дугаар ишлэлээс харъя. Та нар итгэлээр ихэд өсөж танаахны хүнийг бүрэн нэг нэгний гэсэн хайр нь улам бэлгчээ. Тиймээс чуулгануудын юм та нараар бахархаж янз бүрийн хавчлаг зовлон бэрхшээлийг амсаж байгаа хэдий ч төвчээр итгэлтэй байдлын чинь талаар ярьсаар байгаа гэж. Энд дээр маш сонирхолтой зүйл нь та нар итгэлээр ихэд өсөж байгаа. Хүнийг бүрийн чинь бие биенээ гэсэн хайр улам ихсэж байгааг харахтаа талархаж байна. Тиймээс Бурхны чуулгануудын юм, бусад чуулгануудын юм, бусад хүмүүст бид нар ярихдаа юу гэж ярьж байгаа вэ гэхээр хавчлаг зовлон бэрхшээлийг амсан ч гэсэн төвчээр итгэлтэй байгаа, төвчээртэй бөгөөд итгэлтэй байгаа талаар чинь ярьж байгаа гэж. Тэг яг энэ зураглал энэ зүйл ч гэсэн бидний хувьд ахлагч нар үйлчилж байгаа хүмүүс тэгээ бидний донд хин нэг нь бид нар ингээд итгэлээр өсөж байгаа хин нэг харахаар баярлалаа шүү дээ. Өмнө нь 1 жилийн өмнө 2 жилийн өмнө анх цуглаанд ирсэн хүмүүс маань одоо итгэлээр өсөж байгааг өссөн байгааг харахтаа бид нар баярлалаа тий. Тэгээ нэг нэгээ гэсэн хайрыг нь харахтаа бид нар баярлалаа тий. Манай за яг ойрын жишээнүүдийг дурдах юм бол тий нөгөө оюумаа нөгөө нэг ган баяр цэлмэгэнд очиод ингээ сайн дураар ингээ очиод туслаад үйлчилсэн гэдгийг сонсохдоо итгэлийн анхан дүүс нар нь баярлж байгаа гэсэн. Тэгээ ямар гоё үйлчлэлээ, ямар хайраар үйлчилж байгаа юм бэ гэж харагдаж байгаа. Тэгээ ахад нэг жишээ хэлэх юм бол бид нар дуукаг нөгөө хүлэн өвчтөе ихэд зовиртой байх үед нь манай чуулганы хүмүүс баг бүгдээрээ залбирч байсан, санаа тавьж байсан, залбирал болгон санхүүгээр хүртэл дэмжиж байсан. Тэрч байтугай яг нөгөө эмчид очиод үзүүлэхээр машин унаад тэрэг байхгүй байсан ч гэсэн бидний дундаас зарим нь сайн дураараа машин унаад тэрэгээрээ үйлчилжсэн тийм тохиолдлооч бас бидний дунд байгаа. Тэгэхээр энэ зүйлийг ингээд сонсохдоо ингээд бид нар ингээд баярлалдаг гэсэн үг. Та нараа үнэхээр итгэлийн ахын дүүс маань бидний итгэлийн гэр бүлийнхэн ба нэг нэгээ хайрлж байгаа юм байна. Нэг нэгээ
гэсэн итгэл нь Бурханыг гэх итгэл нь өссөөр байгаа юм байна гэдгийг бид нар яг энэ бүгдээс бас олж хардаг. За тэгээд өнөөдрийн бидний гол олж харах хэсэг маань бол ер нь 5-аас 10 дугаар ишлэлийн хооронд байгаа. Тэгээд энэ дээр ерөнхийдөө зовлон бэрхшээл ба эцсийн цаг үеийн тухай яригдж байгаа. Тэгээд энэ дээр яг энэ 5-аас 10 дугаар ишлэл дээр ерөнхийдөө нэг хоёр зүйлийн тухай илүү гарна. Тэгээд тэр нь юу вэ гэхээр яг зовлон бэрхшээл донд нөгөө нэг за 5 дахь ишлэлийг би уншаад өгье. Энэ бүхэн Бурхны зөв шүүлд зөв төдийгүй та нар Бурхны хаанчлал зохистой гэдгийг нотолж байна. Үүний л төлөө та нар үнэхээр зовлон амсаж байна гэж. Бурхны хаанчлал зохистой гэдгийг чинь нотлоод байгаа. Яагаад юу нотлоод байгаа вэ гэхээр та нар ямар нэгэн хавчлаг зовлон ирэхэд яг тэр дундаа төвчээртэй итгэлтэй байсан. Та нар яг Бурхны хаанчлалын төлөө зовоод байгаа учраас энэ нь та нар Бурхны хаанчлал зохистой гэдгийг харуулад байгаамаа гэж хэлж. За энэ дээр нэлийн тогтож ярина. Тэрнээс өмнө дараагийн хэсгийг би нэг товчхон хэлж өгмөр байгаа. Тэр нь юу вэ гэхээр ялангуяа нэг 7 дугаар ишлээс харах юм бол 6-аас харах юм бол та нарыг зовоогчд зовлонгоор хариулж зовсон та нарт болон бидэнд эзэн Есүс хүчрэхийг Тэнгэр элч нарынхаа хамт Тэнгэрээс эслэгдэх үедээ амралтыг өгөх болно гэж биднэрт танд. Тэгээ энэчнээс илүү бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр яг Бурхан шударга. Гэхдээ биднийг зоож байгаа, биднийг авчиж байгаа хүмүүсийг тэр доор нь ингээд нөгөө яг энэ текстийг харах юм бол яг тэр тухайд нь ингээд нөгөө зовлонгаар хариулах тухай яриаг ерөнхийдөө энэ эцсийн цаг үеийн тухай ярьж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ энэ чинь юу гэж хэлж байгаа вэ гэхээр тэрхүү цаг үе ижлэгдэхэд өөрийнхөө хүмүүст өөрийг нь дагдаг тэр хавчлага зовлыг дэвцэн хүмүүст амралтыг өгөх болно гэж хэлж байгаа. Харин эсвэргээрээ яг Христийг мэддэггүй, Бурхныг мэддэггүй, Есүсийн сайн мэдээг дагдаггүй хүмүүсийг тэр мөнх там буюу гал дүрлсэн гал хүлээж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэр Христ итгэж хүмүүсийг хавчаад байгаа. Тэгээд хавцсан хэрнээ магадгүй эргээд Есүсийг Христийг дагах боломжтой. Гэхдээ итгэхгүйгээр одоо нөгөө яг ингээ явсаар байгаа хүмүүсийн хувьд харамсалтай зүйл нь одоо тэр мөнх шийтгэл байх болно гэж хэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд 2 дугаар Тесалоник номын зүгээр гол агуулгыг хэлэх юм бол Есүс Христийн эргэн ирэлтийн тухай зарим нь болохоор дахин ирэлт гэж яриад байдаг тийм ээ. Эргэн ирэлт гэж бас хэлж болно. Тэгээд ерөнхийдөө нэг товчих гол агуулга нь бол Есүс Христийн ирэлтийн тухай, эргэн ирэлтийн тухай. Тэгээд би нэг жишээ ярьж өгье. Тэгээд тэр нь ямар жишээ вэ гэхээр нөгөө манай охин одоо дөнгөж 4 настай одоо он гар 5 нас хүрч байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд маш их зүйлийг одоо нөгөө баг хэлтгөө маш их зүйлийг ойлгоо мэдсэн яваад байдаг. Тэгээд яаж мэдэж ойлгоод байгааг гэж гайхмаар. Тэгээд нэг өдөр нөгөө гутал нь холгоод хөлийнх нь арталт нь ингээд жоохон ингээд цус гараад ингээд нөгөө үргэлдээд цус гараад тийм болсон байсан. Тэгээд нэлээд жоохон зовиртой явж байгаа. Тэгээд дараа өдөр нь дүүн ингээд тоглож байгаад бас нөөрийн самартсан. Тэгээд араас нь ингээд хид хідэн дараал ингээд өөрийн өвтгөх юм ингээд тохиолдлоод гараад ирсэн. Тэгээд нэг өдөр хөлөө байраа суудсан ингээ яриа суужсэн нөгөө охин манай охин. Есүс хурдны ирэхгүй юм багтаа. Тэгвэл энийг хэлэх юмсан ингээд. Тэгэхээр юу хэлэх гэж байгаа? Есүс яг юу хэлэх гээд байгаа ингээд гайхаад асуусан чинь Есүс ирвэл би энэ өвдөд байгаа зүйлээ хэлээд өвдөхгүй амар гоё юм штэ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар Есүст ирвэл одоо нөгөө нэг би өвдөхгүй гэж би угнаал яриаггүй. Гэхдээ тийм зүйлийг ойлголтыг аль хэзээ ингээд жоохон гэлтгүү авсан багтах гэсэн. Тэгэхээр үнэндээ яг тийм байгаад байгаа. Есүс Христ ирэхэд үнэхээр бидний дунд байгаа тэр зовлон, өвдөлт гэдэг зүйл байхгүй болно. Бид нар харин Бурхантай, Бурхны өгөх тэр амралтыг бид нар хүлээж аван Бурхантай тэр юр бусын тэр гайхалтай Бурхны оршихуй тэр дулаан уур амьсгалын донд бид нар мөнхөд байх болно. Тэгээд яг үүнтэй холбоотой Матай 24-ийн 36-аас 39-р ишлэлийг би нэг уншаад өгчмээр байна. Тэгээд тэр нь яг нэг Есүс Христийн дахин эргэн ирэлттэй холбоотой ямар ишлэл байгаа вэ гэхээр за уншъя би. Тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэр элч нар ч хөөч мэдэхгүй зөвхөн эцгэл мэднэ.
Новахын үед ямар байсанчлан хүүгийн залран ирэх цаг үе мөн тийм байх болно. Үерийн өмнөх өдрүүд буюу Новахыг хөвөгч онгоцонд орох өдрийг хүртэл хүмүүс идэж уун эхнэр авч нөхөрт гарцгааж байсан. Галав юулж бүгдийг нь хамтж одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүүгийн залран ирэх цаг үед мөн тийм байх болно гэж хэлж. За Есүс иргэн ирэлтийн талаар одоо дахин ирэх тухай хинч мэдэхгүй харин эцэг мэднэ. Хэдий тийм ч гэсэн одоо бидний эзэн Есүс ирэх төхөө болж байна гэдэг тийм шин тэмдгүүд байх болно гэд Библиэлд маш олон тийм ишлэл үзүүлгүүд байгаа. Тэгээд яг харин итгэж бидний хувьд юуг ойлгож юун дээр бэлэн байх хэрэгтэй вэ гэхээр Библиэд ялангуяа Бурхны үгэн дээр итгэгчид ямар байх вэ гэхээр сонор сэрэмжтэй байгтон гэж хэлсэн. Маш олон Есүс байхдаа тэ сургаалт зөвлөлөөр хэлсэн тэ нөгөө нэг хорноос ирж байгаа сүү залууг ингээ өгтөж авч байгаа нэг 5 ухаалаг 5 монхог эмэгтэйн тухай бид нар сургаалт зөвлөлийг мэднэ тэ. Есүсийг ирнэ одоо нөгөө хүргэнийг эргэж ирэхийг мэдж байгаа хүмүүс лаагаад илүүгээ бэлдсэн бол харин нөгөө нэг бэлтгэлгүй хүмүүс нь болохоор тэр зүйлээ бэлддэггүй тийм сургаалт зөвлөл байдаг. За тэгээд би түрүү хэлсэн нөгөө нэг илүү би цохож ярмаар байгаа зүйл нь Теслоникийн итгэгчдэд яг юм хавчлага зовлон донд төвчээртэй байсан те яг энэ тухай ярмаар байгаа. Тэгээд ялангуяа Теслоникийн чуулганы хүмүүс Паулийн сайн мэдээний тунхагийг сонсоод те итгэсэн хүмүүсийн донд ингээд нөгөө хавчлага одоо янз бүрийн те тухайн үеийн нийгмийн тухайн үеийн итгэдэггүй хүмүүсээс та нар юунд итгээд байгаа юм бэ гэдэг те тийм хавчлага зовлон тийм бэрхшээл асуудалтай юмнуудтай нэлээд нүүр тулгарсан болохыг бид нар Библийн текстээс харах боломжтой. Тэгээ бидний анзаарч харах ёстой зүйл нь хавчлага зовлон донд төвчээр итгэлтэй байсан гэж. Тэгээд яг үүнтэй холбоотой би нэг 20 дугаар Тимот 3:12-ыг стандарт монгол орчуулгаас уншия. Тэгээ энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр үнэн дээр Есүс Христтэй нэгдэн сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч хүн бүр хавчигдах болно. За энэ дээр юу гэж хэлчих вэ? Нэг сонин юм хэлчих шиг болох ингэж бодож магадгүй би ахаад юм шин. Үнэн дээр Есүс Христтэй нэгдэн тэ сүсэг бишрэлтэй бурханлаг гэж хэлж болно. Амьдрахыг хүсэгч хүн бүр хавчигдах болно гэж хэлээд байна. Тэгэхээр одоо бид нэр жоохон гайхаж ингээ асуултын тэмдэг тавьчих магадгүй тэ яагаад хавчигдахгүй байж болохгүй юм уу тэ зовлонгүй байж болохгүй юм уу гэж зарим нь асууж магадгүй. За бид нар өнөөгийнхөө өөрснийхөө амьдрал дээр яг бодоод үзье тэ. Тэгвэл бидний хувьд бид өдөр тутмынхаа амьдрал дээр олон янзын хүмүүстэй харилцдаг тийм ээ. Олон хүмүүсийн ажил төрлийн, хичээл сургууль, найз нөхдийн, таньдаг бай таньдгүй хүмүүсийн маш олон харилцаан донд эргэн тойрныхоо хүмүүстэй бид нар харилцаж идэв. Тэгээ бид нар харилцаан дундаасаа бид нар маш их тийм одоо юу гэдэг нь үл ойлголцол хэцүү болдог, гомддог, хорсдог тэг ингээд асуудал бидний дунд маш их үүсдэг. Тэгээд хэрвээ тэр харилцаан донд хэрвээ хэн нэг нь таныг үнэн биш зүйл дээр буруутгавал тэр зүйл нь танд тийм ч нөлөөтэй биш. Тийм ач холбогдолтой биш байх бол харин хэн нэг нь таныг үнний ортой ямар нэгэн зүйл дээр буруутгаж хэрвээ буруутгавал та ингээд маш хэцүү байдалтай орно. Ингээд таны зүрх шархалтантай яагаад ингэж байгаа, яагаад намайг ингэж хэлж байгаа гэдэг байдлаар ер нь маш их тийм хүн дээр нөлөөлнө. Тэгэхээр бидний яг ийм олон төрлийн харилцаанд бид нарыг баярлуулах хүнч байна. Бид нарыг гомдоохч хүн байна. Бид нарыг хайрлах хүн байна. Бид нарыг бас үл тоомсорлох хүнч бас байна. Бид нарыг санаандгүй байдлаар бидний бүр гэр бүлийн хүнч байж болно, гэр бүлийн биш хүмүүнч байж болно бид нарыг гомдоох тохиолдлууд байх л болно. Тэгэхээр би энэчнээс улбаалаад ямар асуултыг та бүгдийн донд таммаар байна вэ гэхээр зовлон хавчлаг гэхээр тань зовиортой тийм төвөгтэй санагдаж байна уу Яагаад гэхээр энэ болохоор бидний нэг өсөд байгахаар тийм сайхан зүйл биш болохоор тийм үү? Бид ихэвчлэн тойроод явж болохгүй юм байх та. Эсвэл яг энэ нэг зовлон бэрхшээлээс тэ ингээд хол байх юмсан гэж бид нэр ихэвчлэн боддог. Тийм биз? Гэхдээ үнэндээ бид нар зовлон бэрхшээлээс бэргэх хэрэггүй гэж хэлмээр байна. Үнэндээ зовлон бэрхшээлээс бэргэх хэрэггүй.
Харин бид нар яг юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр Бурхан ямар зорилгоор бидний дунд зовлон зөвшөөрснийг бид нар ойлгох хэрэгтэй. Ямар зорилгоор зовлонг Бурхан бидний амьдралд зөвшөөрсөн бэ гэж. Харин яг тэр зүйлийг ойлгоод ирэхдээ бидний итгэл өсдөг, бидний харах үнцэг өөрчлөгддөг. Харин зовлон гэдгийг харахтаа бид нар маш олон сайн талуудыг бид нар эргээд олж хардаг. Тэгээ үүнтэй холбоотой би ахад нэг ишлэл уншия. 1-р Петр 5:10 дээр юу гэж байгаа вэ гэхээр хамаг нэгүслийн Бурхан, бүх нэгүслийн Бурхан та нарыг Христээр дамжуулан мөнхийн цог жавхлан руугаа дуудсан билээ. Тиймээс цаг зуурын зовлонгийн чинь эцэс тэрбээр та нарыг тэнхрүүлж, батжуулж, хүчрхжүүлж, бат зогсоох болно гэж хэлж байгаа. За энэ үнэхээр гайхалтай зүйл гэж чинь тэр нь юу вэ гэхээр цаг зуурын зовлонгийн чинь эцэст тэрбээр та нарыг тэнхрүүлж, батжуулж, хүчрхжүүлж, бат зогсоох болно гэж хэлдэг. Тэгэхээр бид нар энэчнээс маш олон сайн талуудыг бид түрүү харж болох болцоотой гэж хэлсэн. Тэгэхээр бидний нэн төрөнд ойлгох ёстой зүйл нь зовлон бэрхшээл нь бидний зүрх сэтгэлийн хандлагыг ариусгах юм аа. Бидний буруу бодол, буруу хандлага, бидний буруу зүрхний сэтгэлийг яг энэ зовлон бидний тэр буруу сэтгэл хандлагаас ариусгадаг гэж хэлж байгаа. Мөн өөр ямар бас сайн тал байж болох вэ гэхээр Христийг таньж мэдээгүй бидний дунд байгаа аврагдаагүй ахан дүүсийн маань хэн нэгний төлөө бас байх болцоод. Тэгээ бидний хайртай дотны маань хүмүүсээс Бурхны таньж мэдээгүй хүмүүсээс тэгээ бид нар тохиолдож байгаа зовлон нь тэр хүний авралын төлөө байх боломжтой байгаа. Эсвэл бидний итгэлийн амьдрал бүр үр нөлөөгүй ч бас байж болно. Бидний итгэлийн амьдрал үр нөлөөгүй байвал бас тийм зүйл байж болно. Бас ахад нэг зүйлийг хэлэхэд яг энэ зүйл зовлон бэрхшээл байгаа нь бид нар бусдад зөвлөх мэрэгэн ухааныг олж авдаг. Яагаад тэгэхээр бид нар тэр зовлон туулах үедээ тэр зовлонгоор явж байгаа хин нэг бид нар илүү сайн ойлгодог. Тэр зовлон туулж байгаа хүний хэрэгцээг илүү сайн олж хардаг. Одоо жишээлбэл төрсөн хүнийхээ одоо ингээд нэг хэрэгцээг ингээд айгуу сайн ойлгоод байна шүү дээ. Ингээд зовж үдсэн хүн үдсэн хүн үлсэж байгаа хин нэгний хэрэгцээг илүү ингээд сайн ойлгодог. Гэхдээ үнэндээ бид нар үлсэж үзээгүй бол зовж үзээгүй байвал тэр хүний хэрэгцээ хандлагыг олж харж чадахгүй гэж ойлгож болно. Тэгээд бид нэр Бурхны үгнээс цоошин ойлголтыг авдаг, ухаарлыг авдаг, итгэл үнэмшлээ бас гэрчлэн харуулдаг. Ийм зүйл байна. Тэгээд миний хэлэх эхний чухал санаа, онцлог санаа маань юу вэ гэхээр зовлон бэрхшээлийн ард бидний олж харах ёстой сайн зүйл үргэлж байдаг. Үргэлж бий. За би ахад хэлье. Зовлон бэрхшээлийн ард бидний олж харах ёстой сайн тал, сайн зүйл үргэлж бий. Үргэлж байдаг. Тэр нөхцөл байдлын донд бид нар яг Бурхан руу хандаж тэр нөхцөл байдлынхаа донд бид нар төвчээр итгэлтэй байдлаа хадгалсаар байх юм бол бид нар Бурхны үгээс цоошин ойлголт ухаарлыг авч итгэлээрээ өсөж бид нар итгэл рүү бид нар өсөх бол тэр зовлон бэрхшээл нь бидний амьдрал байгаа төдийгүй бид нар даруй байдлыг суралцдаг. Зовлон бэрхшээл байгаа. Зовлон бэрхшээлээсээ бид нар тэнд донд төвчээртэй итгэлтэй байснараа бид нар даруй байдал суралцдаг. Яагаад Бурхан биднийг даруй байдал руу дуудаад даруй бай гэж хэлээд байгаа юм бэ гэхээр Бурхан өөрийнхөө нэгүслийг бидний дунд бэлгаахын тулд, тань нэгүслээ өгөхийн тулд, танд нэгүслээ мэдүүлэхийн тулд, өөрийнхөө сайныг харуулахын тулд Бурхан яг энэ зүйлийг хийхийг хүсдэг юм. Харин бид нар бардам байвал Бурханаас тэр зүйлийг хүлээж авч чадахгүй. Хэрвээ бид нар бардам байвал Бурханы хэлэх гээд байгаа зүйлийг бид нар ойлгож авч чадахгүй. Харин зарим хүмүүсийн хувьд яадаг вэ гэхээр яг тэр олон харилцаанд донд, асуудлын донд, тэр зовлон бэрхшээлийн донд хിവэрэ хүмүүст гомдож хорсоор явсаар байдаг. Энийг юу хэлж байгаа вэ гэхээр Бурханы үгийг хүлээж авахаас илүүгээр даруй болгохоос илүүгээр би яагаад энэ хүнээс уушлах байх хэвчээ гэж миний зүв баахад эсвэл би энэ зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэх үед гэтэл үнэндээ бид нэр ойлгох ёстой зүйл нь бидний дунд байгаа тэр үл ойлголцол зовлон бэрхшээл ямар нэгэн зүйл тохиолдож байгаа зүйлсийн ард ямар нэгэн сайн зүйл бий гэж бид нар олж харах хэрэгтэй. Үргэлж байгаа.
байсаар байна. Тэгээ бид нар түрүү хэлсэнтэй яг зарим хүмүүсийн үед яг ингээд гомдож хорсон явсаар байдаг бол харин нэгүслийг хүлээж авдаг хүмүүсийн үед бусдыг уучлах чадвартай болдог. Яагаад энэ зүйл зөвшөөрөгдсөн? Яагаад миний амьдралд энэ зөвшөөрөгдсөнийг өргөн цар хүрээгээр олж хард юм аа. Түүгээр барахгүй бид нэр ингээд даруй болгодож зан чанарынхаа хувьд ингээд төлөвшөж өөрчлөгдөж ирэх үедээ бид нар зан чанараараа Христтэй илүү адил болгогддог. Өөрсдийн хүчээр биш, харин энэ зүйлийг Бурхан өөрийнхөө хүчээр бидний дунд хийдэг. Бид нар заримдаа анзаардаггүй, гэхдээ бусад хүн анзаардаг. Энэ хүн үнэхээр өөрчлөгдөж. Энэ хүний дотор арай нэг өөр зан чанар төлөвшсөн бий болсон байна гэдгийг хардаг. Гэхдээ энэ зүйлийг Бурхан бидний дунд хийдэг юм аа. Есүс Христ өөрснөө тэр зовлон бэрхшээлийн дунд тэр зовлон бэрхшээлээр дамжуулаад энэ зүйлийг хийж байгаа. Тэгэхээр миний хоёр дахь яг онцлог хэлбэр байгаа зүйл нь зовлон бэрхшээлээр дамжуулан бид зан чанараараа Христтэй илүү адил болгогддог. За би ахад хэлье. Зовлон бэрхшээлээр дамжуулан бид зан чанараараа Христтэй илүү адил болгогддог. Өнөөдөр Христ итгэж бидний туйлын бас нэг хийх ёстой, хийхин төлөө зорих ёстой, тэмүүлэх ёстой зүйл нь Христтэй адил болохын төлөө бид нэр хичээх хэрэгтэй. Христтэй адил болохын төлөө бид нэр бүр байгаа дэ бүхий л зүйлээ бид нар зориулж тийм Есүс Христ миний оронд байсан бол би яах байсан бэ гэж бусадтай харьцаж бусдад Есүсийн тэр биднэрт үзүүлсэн хайр нэгүслийг бид нар бусдад бас харуулах хэрэгтэй. Тэгэхээр түрүү хэлсэндээ бид нар өөрсдийн хүчээр биш харин яг энэ зовлон бэрхшээлээр дамжуулаад Бурхан бидний дунд ажилладаг юм байна. Бурхан бидний зан чанарыг төлөвшүүлдэг юм байна. Бид нар зан чанараараа төлөвшөж ирэхээрээ Есүс Христийн яг тэр зан чанарыг бид нар бас өөрсдийнхээ амьдралд төлөвшүүлж бид нар Христтэй адил болгодох бас боломжтой юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар үзэж хүн ямар нэгэн зүйлийг үзэж туулсан хүн тэр зүйлээрээ би түрүү хэлсэнтэй нэг тухайн хүний илүү сайн ойлгодог. Тэр хүний хэрэгцээг илүү сайн маш сайн ойлгодог болдог. Гэхдээ зарим хүмүүстэй бид нар бусадтай харилцахад нэг тийм хэцүү байдаг. За жишээлбэл нэг амархан уурладаг, төргөн ууртай хүмүүсийн талаар би нэг юм хоёр зүйлийг хэлж өгмөр байгаа. Тэгэхээр би яг юуг ойлгосон бэ гэхээр нөгөө нэг амархан уурладаг хүмүүсийн донд нэг юм дараахан нэг юм хоёр зүйл байх боломжтой. Тэгэхээр энэгээр магадгүй та өөрснийгөө шалгаж үзэж болно. Тэгэхээр бидний донд магадгүй амархан уурладаг, та төргөн уурладаг гэж өөрийгөө бодож байгаа тийм хэрэг хүн байвал та магадгүй дараах хоёр зүйлээр яг энэ хоёр зүйлийн нэг нь миний амьдралд байгаа юу гэж бас шалгаж харж болно шүү. За эхний зүйл нь юу вэ гэхээр ерөнхийдөө бага наснд шийдэгдээгүй шарах сэтгэл зүйн асуудал байвал тэр нь хожимоо бидний амьдралд бидний сөрөг сэтгэл хөдлөлөөр илэрч гардаг. Шарахтай хүн бусдыг шархлуулдаг гэдэг шиг бид нар үнэхээр хүүхэд наснда бага наснда ямар нэгэн тийм шарах сэтгэл зүйн шийдэгдээгүй асуудал байвал тэр асуудлаа шийдээгүй байвал бид нар хожим гэр бүлтэй эсвэл янз бүрийн хүмүүстэй харилцахтай, ажлынхаа хүмүүстэй, эргэн тойрныхаа хүмүүстэй харилцахтай ингээд ямар нэг юм болохгүй болоод ирэнгүүт ингээд тэр сөрөг сэтгэл хөдлөлөөрөө бид нарт хандах гэдэг. За, хоёрт нь ямар тийм зүйл байдаг вэ гэхээр хүүхэд эцэг эхээсээ юм уу сурцсан тийм дадал байдаг. Бас л бага наснда, хүүхэд наснда. Тэр нь юу вэ гэхээр хүүхэд байхдаа эцэг эхээсээ ямар тийм дадал, тийм ямар нэг тийм ойлголт зүр зураг хүүхэд авсан байдаг вэ гэхээр эцэг эх нь ууралж байгааг хараад энэ уурлах юм бол асуудлыг шийдэж болох юм байна гэдэг юм буруу тадлыг олоод авчдаг. Уурлах юм бол хүмүүс надаас айгаад ингэх юм байна, тэгэх юм байна гэдээ ойлгосон. Гэхдээ энийг сүүлдээ энэ ингээ өөрөө ирэхгүй ингээд амьдралд нь ингээ дадал болцсон. Ингээд тэрийг өөрөө мэдгүй байгаа шүү дээ. Багадаа нэг эцэг ихтэй ингээд эцэг эхээсээ ингээд хараад ингээ уурлаад байвал асуудлыг шийдэж болох юм байна гэдэг ийм буруу ойлголт аваад тэр нь ингээд амьдралынх нь ингээд хөвшил дадал болчдөг. Ийм тохиолдлууд бас байдаг байх нь шүү. Тэгэхээр яг ийм тохиолдлууд байвал та яг Бурхны өмнө ирээд яг өөрийгөө өргөөрэй. Тэгээ миний зүрх сэтгэлд ямар нэгэн тийм шарахтай эмзэг төрөө хэлсэн шүү дээ. Хэрвээ таныг
яг энэ зүйл үнэн биш байвал танд ямар ч нөлөө байхгүй. Одоо нэг таныг үнэн биш зүйл дээр хин нэгэн буруудах бол танд ямар ч ач холбогдол байхгүй гэж хэлээд байгаа. Гэхдээ үнэндээ хин нэгэн таныг ууртай гэж хэлвэлтэй тэр үед нь би уургүй гэдээ уурлаад байвал тэр чинь нөгөө нэг шууд нөлөөлөд дээ шүү дээ. Ягаад гэхээр нөгөө эмзэг шарахтай хэсгэнд нь хүрээд байгаа учраас. Тийм учраас бид нар яг тэр зүйлээ бид нар олж харж яг энэ асуудлын яг надад байгаа энэ тэ уур усарын үнц нь юу юм бэ? Энэ нь эргээд бусадтай харилцахад саад болт юм байна. Энэ нь эргээд Христийн зан чанарыг Христийн тэр биднэрт харуулсан үлгэр дуурайлыг зан чанарыг төлөвшүүлэхэд саад болд юм байна гэдгийг бид нар өөрснөөс ойлгох хэрэгтэй. Бид нар бурханд өргөснөөрөө харин бид нар дараагийн тэр зүйл рүү бид нар алхам шат ахина. Тэгэхээр миний хэлээд байгаа хоёр санааг бид рүү хэлсэн. Эхнийх нь юу байсан бэ гэхээр ямар нэгэн тэр зовлон бэрхшээл гэдэг нь зөвхөн нөгөө нэг хүн хэцүүгээс гадна би нөгөө харилцааны асуудлыг давхар яриад байгаа шүү. Яагаад тэгэхээр маш олон хүмүүс тэр гомдлоо тавьж чадахгүй, хорсоор уучлж чадахгүй, үйл өөрчлөлт донд амьдардаг. Ялангуяа нөгөө нэг тэр хорслоосоо болоод ингээд бүр хэцүү болцсон амьдарч байгаа тийм эмэгтэй хүн ялангуяа тийм хорслыг тээж амьдрах одоо юу гэхгүй чадамж гэхгүй гэхдээ нэг тийм юу байдаг. Юмыг мартдаг уу? Яг ингэж авч үлдээд байдаг. Тийм учраас бид нэр яг энэ зүйлийг бид нэр магадгүй бид нар бас өөрсдөө шалгаж залбирах юм байвал энэ нь таны сайнны төлөө бид түрүү хэлсэнтэй ямар нэгэн зовлон хавчлага ямар нэгэн асуудал гарах үед энэ зүйлийн ард сайн зүйл байгаа гэдгийг олж харах хэрэгтэй. Өнөөдөр би зан чанарынхаа хувьд, итгэлийнхаа хувьд би юуг ойлгож мэдэх ёстой юм? Бурхны надад ойлгуулах гээд байгаа зүйл нь юу юм? Яагаад энэ зүйлөө дахин тавдагтаад байгаа юм? Би итгэлийнхаа амьдралын хувьд юуг ойлгох ёстой юм? Би яагаад энэ гал дундуур яваад байгаа юм гэж бид нар ойлгуул тэр нөхцөл байдлыгаа бид нар давсны дараа Бурхан юу гэж хэлсэн бэлээ тэрөө би нэг ишлэл уншсан. Тэрээр хэсэг цаг зуурын зовлонгийн чинь эцэс тэрээр та нарыг тэнхрүүлж, батжуулж, хүчрхжүүлж, бас өгсөөх болно гэж хэлээд байна. Таны сайнны төлөө таныг хүчрхжүүлж, таныг батжуулж, таныг тэнхрүүлэхийн тулд. Гэхдээ үнэндээ бидний хувьд ингээд нөгөө зовлон бэрхшээл гэд нөгөө айж нөгөө бэрхшээд ах зүйл өрдөөсөө байхгүй. Харин бид нэр зовлон бэрхшээл бидний донд байх юм байна. Үнэхээр сүсэг бишрэлтэй бурханлаг амьдрахыг хүсэж байгаа юм бол энэ зовлон бэрхшээл хавчлаг гэдэг зүйл байх юм байна. Гэхдээ энэ зүйлийг би бурхныхоо дотор давж бурхны өгөх ойлголтыг нь хүлээнж аваад давж гарах юм бол энд үнэхээр сайн зүйл байгаа юм байна. Бурхан намайг тэнхрүүлэх юм байна. Бурхан намайг босгох юм байна гэдэг зүйлийг таныг би олж хараасаа гэж хүсэж байна. Ойлгож байна уу те? Тэгээд хоёрт нь миний хэлсэн зүйл нь яг энэ зовлон бэрхшээлээр дамжуулан үнэхээр бурхан бидний дотор зан чанарыг төлөвшүүлдэг юм аа гэж хэлээд байна. Гэхдээ бурхан энийг өөрөө хийдэг. Тэгэхээр өнөөдөр бид нэр яг бурхны нэгүслийг бид нар үгүйсгэх болцоод зүйл нь бид нар бурхны хэлсний үгийг нь үйл ойшох даахгүй байх. Бурхны нэгүслийг бид нар хүлээж авахгүй байх болцоод. Тэгэхээр бидний хувьд даруй байдлаар яг бурхны өмнө ирж бурхан таны надад мэдүүлэхийг хүссэн зүйлийг би мэдүүлмээр байна. Таны хүсэл зорилгоон дагуу, таны хүслийн дагуу би алхамаар байна. Гэх үед бурхан бидний амьдралд гайхалтайгаар ажилт юм аа. Тэгээ яг энэ хэсгийг бурхан хэрхэн бидний амьдралд ажилтдаг вэ гэдгийг яг энэ сүүлийн хэсгээс харах болцоо. Тэгээ сүүлийн хэсэг нь юу гэж байгаа вэ гэхээр 11-12 дугаар ишлэлээр юу гэж байгаа вэ гэхээр бурхан та нарыг дуудлагатай зохистой хэмээн тооцоо зогсохгүй. Та нарын хийхийг зорьсон аливаа сайн хүсэл итгэлийн үйл хэргийг өөрийнхөө хүчээр биелүүлэх болтугай хэмээн би залбирч яана гэж хэлж байна. Тэгээд эзэн Есүс Христийн хайр нэгүслээ та нар түүнтэй нэгдснээр алдаршина. Бурхны нэр бас алдаршуулагдана гэж хэлж байна. Энд дээр юу гэж хэлээд байгаа вэ гэхээр таны биелүүлэхийг хүсэж байгаа, таныг хийхийг хүсэж байгаа аливаа ямар нэгэн зүйл Бурхны арга зам хүслийн дагуу та яг түүнийг хийгээч гэж хэлээд байна. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гурав дахь санаа болохоор бид өөрсдийн хүчээр биш Бурхны арга зам хүслийн дагуу таныг хийхтэн гэж хэлж байгаа. Тэгснээрээ бид нар итгэлийнхаа амьдрал дээр Бурхан ямар гайхалтайгаар ажилтгийг ойлгоно. Бурхан таныг өрөөхийг хүснэ. Бурхны хамгаалт дор та байх болно. Бурхны
танд мэдүүлэхийг хүсэж байгаа зүйлийг мэднэ. Таны амьдрал гэрчлэлээр дүүрэн байх болно. Таны амьдралаар Бурхан алдарших юм аа. Бурханы нэр алдаршуулагдах юм аа. Яагаад гэвэл Бурхан сайн учраас, Бурхан итгэмжтэй учраас бид өөрсдийнхөө хүслийг үгүйсгээд харин Бурханы хүсэл, Бурханы арга замын дагуу альваг би хийхийг хүсэж яг түүнийхээ дагуу хийх юм бол Бурхан үнэхээр биднийг өрөөхийг хүсдэг юм аа. Тантай хамт байх нь, таныг хамгаална, таныг сахин хамгаална, таныг өрөөн, танд өөрийгөө улам илүүг таныг өмнө ойлгож мэддэг байснаас илүүгээр Бурхан танд өөрийгөө таниулж мэдүүлэх болно гэж хэлмээр. За тэгээ би түрүү хэлсэн энэ дээр та нар дуудлагатай зохистой хэмээн тооцогдоод зогсохгүй гэж. Нөгөө нэг дуудлагатай зохистой түрүү хэлсэнтэй Бурханы хаанчлал зохистой гэж тооцогдох нь гэж хэлсэн. Тэгэхээр яг энэ Тесалоникийн чуулганы хүмүүсийн нөхцөл байдлыг харах юм бол мэдээж хэрэг хавчлага байсан, зовлон байсан. Гэхдээ тэр дундаа итгэл төвчээртэй байсан, итгэл төвчээртэй байгаа зогсохгүй тэгээ Бурханыг дагж исэн бас яг энэ Бурханы дуудлагт бас яг энэ зоримгоор бас үйлдэл алхам хийжсэн. Тэ яг тэрнийхээ дагуу яг Бурханы хүчээр яг тэр зүйлийг чинь Бурхан өөрийнхөө хүчээр тэр зүйлийг чинь биелүүлж өгөх болтугай гэж хэлж байгаа. Тэгээ сүүлд нь би нэг Матай ном дээр байдаг нэг одоо юу гэх вэ? Нэг юм зөөрлөл маягийн юмыг Есүс сургаал зөвлөлөөр гэхүү нэг юм зөөрлөл байдлаар хэлж өгсөн юм. Одоо нэг энэ дээр би түрүү хэлсэнтэй яг энэ дээр би хоёр зүйлийг илүү онцолж байгаа. Өнөөдрийн үед би илүү зовлон бэрхшээлийн талаар илүү онцлсон. Нөгөө талаасаа яг энэ Христийн эргэн ирэлтийн тухай ярьсан тийм ээ. Та нарыг зовоож байгаа хүмүүсийг Бурхан өөрийн үгэндээ хэлэхдээ өшөө авалт нь минийх гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг таныг нэг уурлуулсан, таныг санаатай бай, санаандгүй байдлаар гомдоосон хүнээс хариугаа авах нь таны хийх зүйл биш шүү. Та хариугаа авах гэж л орлого хийгээд байвал та нөгөө нэг төлөвшөөгүй одоо нөгөө бусдаас хариугаа авах гэж оролдож байгаа хүн байвал таны дотор тэр нөгөө нэг мохорт чинь нөгөө нэг өөрийн гэсэн тэр нөгөө хүсэлээр амжилтлаа нөгөө Бурханыхаас өмнө тавиад байгаа гэдгийг та ойлгох хэрэгтэй. Харин та Бурханд итгэл найдвараа тавьдаг байвал өнөөдөр би санаатаагаар буруутгагдсан ч бай. Бурхан энэ нөхцөл байдлыг сайнаар эргүүлж чадна. Бурхан энэ нөхцөлийн байдлын донд надад юуг ойлгуулах гэдэг вэ? Би итгэлийнхээ амьдралын хувьд юуг ойлгох ёстой юм гэж харах нь бидний хувьд чухал. Тэрнээс нөгөө нэг бид нарыг санаатаагаар гомдоосон хүмүүсээс хариугаа авах явдал нь бидний хийх ёстой зүйл биш. Харин Бурхан хэлэхдээ өшөө авалт нь минийх гэж хэлсэн. Би буцаад төлнө гэж хэлсэн. Тэгээд яг гол зүйл нь яг эцсийн цаг үе хүртэл тэгээд яг энэ хүмүүс Есүс Христийг дагсан хүмүүс нь аврагдах болно. Есүс Христээс Бурханаас амралтыг хүлээн авах болно. Харин Есүс Христийн сайн мэдээг дагаагүй түүний замаар жимээр алхаагүй хүмүүсийн хувьд мөн шийтгэл байх болно гэж хэлж. Тэгээ үүнтэй холбоотой нэг зөвлөл яг Есүсийн хэлсэн жишээ Матай номын 25 дээр би нөгөө яг ишлэлийн дэлгэцэн дээр тавиагүй. Тэгээ энэ дээр ерөнхийдөө бид нэр аягүй сайн мэднэ тэр нь ямар ишлэл байдаг вэ гэхээр Матай 25:31-ээс нэг юм зөвлөл байдаг тийм. Есүс Тэнгэр элчнэрийнхээ хамт иргэн ирэхдээ хончин малчин хүн тийм ээ хончин хүн нөгөө хончин гэхээсээ илүү малчин хүн гэвэл илүү тохиромжтой байх тийм. Хоноо ямаанаас тусгаарлагдгийн адил хоёр хэсэг хүмүүсийг хоёр хэсэг тусгаарлаад хандан хэлсэн тийм ээ. Тэгээ яг баруун талд байгцад буюу нөгөө хоньныг хондод хариулж хэлэхдээ хандаж хэлэхдээ Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр та нар миний бэлдсэн эртнээс бэлдсэн миний тэр амралттай мөнх амруу та нар орохтун гэж хэлдэг. Харин яагаад орох болсон шалтгаан нь юу гэж яддаг вэ гэхээр учир нь тийм ээ яг миний одоо би энэ чанаас нэг хальт уншиж ертөнцийн суурь тавигдах цагаас эхлэн та нарт бэлтгэгдсэн хаанчлалыг өвлөн аваа гэж. Тэгээ яагаад гэхээр учир нь та нар өлсөж байхад мань надад идэх юм өгсөн гэж. Цангаж байхад мань та нар намайг ундаалсан. Хайр хүн байхад мань та нар намайг урьж оруулсан, нүцгэн байхад мань хувцалсан, өвдөж байхад мань та нар намайг асран шоронд байхад мань над дээр иргэн ирсэн гэж хэлж байгаа. Тэгээ энэ дээр тэгээд нөгөө нэг зөвхт хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр хизээ би таныг өөсөж байх чинь ингээд хоол өгсөн би, цангаж байх чинь уух юм өгсөн, хизээ би таныг өвчтөй байх чинь эргэж очиж шоронд байхад чинь очисон бэ гэж хэлэхэд байдаг. Тэгтэл Есүс яг юу гэж хэлдэг вэ гэхээр энэ хаанчлалын хамгийн дорд нь хамгийн дорд гэгдэх хүнд нь та ийхүү ганцнаараа надад хийсэн
хийсэн та адил юм а гэж хэлж байгаа. Харин эсвэргээрээ нөгөө нэг зүүн талд байх хэвээр танд юу гэж хэлдэг вэ гэхээр та нар хамгийн дорд хүмүүст нь ийхүү хандаагүй учраас та нар яг тэр Бурхны хаанчлал зохистой гэж тооцогдохгүй, та нар яг тэнд орж чадахгүй гэж хэлдэг. Тэгэхээр Бурхны хаанчлал зохистой гэж хэлэгдэх нэг нь Бурхны хайрыг харуулна, итгэл ба төвчээртэй байх юм байна. Тэгээд үнэндээ яг энэ зураглыг та аягүй сайн бодоорой. Бид нэр итгэлийнхэн ахын дүүстэй үнэхээр магадгүй Бурхнаас харуулсан зүйл байвал бид нар сайныг үгэлтээж магадгүй цангасан хүнд нь уух зүйлийг нөгөөх тийм ээ залбирах бидний хамгийн хийж чадах зүйл бол хүн болгоны хийж чадах ёстой зүйл бол залбирал байгаа. Тэгэхээр та бүгдийг бас нэгнийхээ төлөө залбирдаг бас итгэгчд бас байгаасэ гэж уриалж байна. Тэгээд түрүүн хэлсэн гол хоёр санаагаа дурдаад тэгээ хамтдаа залбирая. За тэгэхээр үнэхээр Бурхан өөрөө хэлсэн тийм ээ. Цаг зуурын зовлонгийн эцэст би та нарыг тэнхрүүлж, та нарыг батжуулж, хүчрхжүүлж, та нарыг бацогсоох болно гэж хэлсэн. Үнэхээр сайхан мэдээ байна. Тэгээ бид нар үнэхээр яг энэ зовлон бэрхшээлээр дамжуулж бидний зүрх сэтгэлийн сэтэл хандлал ариусгадж, бид нар даруусгадж, Бурханы өгөх цааш нь ойлголтоор урагшлах юм бол урагшлах хэрэгтэй. Бурхан юуг тэр зовлон бэрхшээлийн ард юу байгааг бид нэр ойлгож харах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нэг дахь гол санаа маань зовлон бэрхшээлийн ард бидний олж харах ёстой сайн зүйл үргэлж байгаа шүү. Үргэлж байгаа. Байхгүй байна гэж байхгүй, үргэлж байгаа. Харин бид нэр яг Бурханаас өгөх өөрснийгөө даруй болгоод яг тэр зовлон бэрхшээлийн донд бид нар хараага, хандлагаа, зүрхнийхээ сэтлийг зөв байлгах үед Бурхан зовлон бэрхшээлээр дамжуулан бидний зан чанарыг Христтэй илүү улам адилхан болгоно. Тэгэхээр энэ үнэхээр сайхан зүйлийг хэлж байна. Христтэй улам илүү адил болгогдно гэдэг нь үнэхээр бид нэр яг энэ зүйлийг л хийхин төлөө хичээж амьдарч байгаа. Энэ зүйлийн төлөө зарж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг та яг бас дотроо бас тээж таныг амьдраасаа тэгээд хамгийн сүүлд нь хэлэх зүйл нь бид өөрсдийн хүчээр биш харин Бурханы арга зам хүслийн дагуу альва ямар нэгэн зүйлийг хамтдаа хийдэг баяа. Тэгээд хамтдаа залбирая. Тэгээ одоо яг таныг Бурхан руу бас өөрийнхөө анхаарал оюун бодол зүрх сэтгэлийг таныг хандуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд таны зүрх сэтгэлд магадгүй ятгагдсан Бурханы өмнө өргөх ёстой. Магадгүй нөгөө нэг бусдыг өөчилж чадаагүй ямар нэгэн гомдол хорсол байвал та яг одоо эзний өмнө өргөөрэй. Тавьж чадаагүй, шийдэгдэж чадаагүй өнгөрсөн таны шийдэж чадаагүй гомдол байвал та тэр хүнтэйгээ очиж уулзаарай. Та залбирах юм бол Бурхан шийдэх боломжийг өгнө. Тэгээ хамтдаа залбирая. За эзэн минь бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Та бидний донд байгаад баярлалаа. Та бидний зүрх сэтгэлд хэдийнэ өөрийнхөө үгээр ятгаж ойлголт ухаарлыг, синхрууллыг өгсөн гэдэгт итгэж байна. Эзэн минь үнэхээр та биднийг төлөвшүүлж, өнгөлж, зан чанарын хувьд өөртөөгөө улам илүү адил болохын тулд анхаарч байдгийн талаар тань талархъя. Өнөөдөр бид нэр үнэхээр таныг гих амьдралаар амьдрахын тулд бидний донд тохиолдож байгаа зовлон бэрхшээлээс бид нэр бэргэхгүйгээр харин сайн зорилгыг таны өгөх ойлголт ухаарлын төлөө өөрснийхөө итгэлийн амьдрал дээр өөрчлөлттэй амьдралыг харахын тулд эзэн үнэхээр бид нар урам зоригтойгоор урагшлахыг хүсэж байна, алхахыг хүсэж байна. Та өөрөө бид нартай хамт байх болно гэж амласан. Эзэн харин та бидний зүрх сэтгэлийг та даруй байлгаж өгөөрэй. Бидний хувьд бусдад гомдсон ямарваа нэгэн гомдол хорсол байвал та чөлөөлж өгөөрэй. Магадгүй хэн нэгнийг уучлж чадаагүй хэн нэгнийг та сануулсан бол эзэн минь та тэр хүнтэйгээ асуудлаа шийдэх боломжийг нээж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Танаас шийдэл нь байх болтугай, танаас ойлголт нь байх болтугай, танаас ухаарл нь байх болтугай. Тэгээ та зүрх сэтгэлийг нэдгээж цааш нь харилцааг бий болгож цааш нь өөрчлөлтийг өнөөдөр амьд болж болгоны итгэгч нэг бүрийн донд та байлгаж өгөөч гэж таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен.